одоо ийм догбуугийн тэгээд онигэр илүү тэм авцсан идэх гээд нэг парк руу орох чинь. Тэгээд Парист амар бөхчөн байна, амар халуун байна. Хүмүүс жоохон цөөрцөн байна. Бүгдээ ийш амралтанд явцсан юм шиг. Гэхдээ жуулчд бол амар ихтэй байна. Тэгээд метроны тикет бүр үнэ солируулсан байна. Урд нь 1-ээр авдаг гэсэн, дараа нь 2.10-аар авдаг болоод тэгээд одоо 4 евроор авдаг болчих. Тэгээд ингээд 7 хоногийн тикет тэгээд авч болдог гэсэн тэр нь байхгүй болцсон. Тэгээд сонин системтэй болчих. Ер нь ингээд олимпиклээд мөнгө шуулах аргууд нь амар болчих. За одохгүй одоо Олимпийн нээлт болох гэж байгаа болохоор энэ Луврын музей ийшээгээ ерөөсөө оруулахгүй байгаа машин тэгээд дугуйтай хүмүүс зорчиж болж байгаа. Гэхдээ энэ хавар амьдардаг эсвэл ажилтдаг хүмүүс л явж болох юм байлээ. Энэ миний дуртай зайраг. Би банаатанд бүр дуртай. Би орох гэсэн чинь намайг хүнстэй байгаа болохоор оруулсангүй. Тэгээ хэдүүлээ маргааш юм уу нөгөөдөр хүнсгүй болж байгаад орж үзье. Угаасаа ингээд үнгүй орд юм байна. Зүгээр энэ дотор янз бүрийн үйл ажиллагаа, Олимпийн нөгөө нэг мерч биш тийм юм зарж байгаа. Тэгээд жижиг шатыг тоглолт үзүүлж байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ хүнсгүй гар хоосон байгаад цаад үрээд. Chaque bon sergent. Өглөөний минь гоё настай байгаа мах гэсэн чинь бороо орж ийн. Тэгээ хэдүүлээ гоё юм. Parisian өглөөний breakfast, өглөөний цай олж ууя. Би хайж агаад энд орж суухаар боллоо. Тэгээд эдний өглөөний цай ямар гэдгийг харъя. Өглөөний цай ишлээ. Ганцаараа амар эвгүй хүмүүс хараад байна. Хөвгөлтэй явж байхдаа би хамаагүй бичлэг хийгээд юм яриад хичээд байдаг. Тэг хүнтэй ахаар гайгүй. Ганцаараа ингээд бишээ явахаар хүмүүс хараад байгаа мэдээ тэгээд жоохон бие барь. Нэрээ би ийм кофе таянд амар дургу.
Та нар ийм өнгөтэй кофе харж ирсэн юм сонио. Цагаан бэж өнгөтэй кофе. Гэтэ иймэрхүү газрууд дугаасаа ийм л кофе гарна. Тэгээ би сая хамгийн эхнийх нь сонголтыг авсан 12 евроны. Тэгээ тэр нь болохоор зүгээр кофе эсвэл цай, тэгээд оранж жуустэй, тэгээд ийм одоо барайтай гэх юм уу. Тэгээд гоё амттай авъя гэж бодсон ч гэсэн энд нэг гоё гарах байх гэж бодоод хэвлээ дараа нь нарийн боолзаад тийм хэвстэй булонжгийн газар ороод авъя. Барайтай талах арай л тасдаг байна. Одоо би сүүлдээ идэж байна. Тэгээд нэг хэдэл бүр амар цацсан амар сонио. Тэгээд хоёр дахь дуусах. Нэр Монгол ийм Франц хоолны газар ч юм уу кофе шоп байдаг юм байна. Санаа мэдгүй. Ямар ч гэсэн намайг 2-3 жилийн өмнө очиж байхад хоолны газар байгаа гэж хэлж байсан. Тэгээ юм гоё томаттай янз бүрийн нарийн боомор гадаг газар байдаг болов. Тэгээ ягаад ч юм ийш тийшээ аялахаараа эсвэл би шивэдэд амар гоё татсандаг амар бүр ингээд бүр юм гоё шаржигнсан шин амар сандаг. Төгөлтөр хүүхий амар бараг дэлгүүрийн бүх багетыг туршиж үзээд янз бүрийн нөгөө кофе шоп байдаг багетыг ч гэсэн анзаараад хараа энэ гоё юм биш энэ яг багет шиг харагдаж байгаа. Тэгтээ нэг тийм толгоос олж идчихсэн амар гоё байсан. Тэгээ шведүүд тиймэрхүү ийм томат нэг амар ид. Ягдангуй ийм багетууд нэг амар идчихв. Ийм бөөрийнхээ зузаан амар идсэн байлээ. Тэгээ тэр нэг зөөлөн энэ бараа араа хүүхэн багт зөвхөн даваа явчмаар. Би одоо ингэ уцаа хоош нараасаа зөөрг авахгүй. Нэрээ зөндөө хүмүүс Харис хүмүүс яаж хүчтэй, эмэгтэйчүүд нь яаж хүчтэй ингээд юм асуусан байсан. Миний хувьд бол нэг тийм амар хүчтэй, амар сэтгэл хүмүүс байхгүй. Харис хүүхнүүд ер нь хэдэн бол амар энгийн ингээд өмсөж байгаа хүмүүс өвстэй зэрэг нүүр бүрдсэн айгүй энгийн. Тэгээд үнэхээр стилтэй хүмүүс хамаараа Харис фэшн вик үед ирэх хэвээр тэр үеэр маш тийм одоо стилтэй загвар хүмүүс байдаг. Тэгээ бас шоу байдаг болохоор бас тэр шоунд оролцож байгаа хүмүүс нь бас аюу гой хөцөлсөн байдаг. Тэр үеэр л гой гой стилтэй хүмүүс юм харах аюу боломжтой. Тэгээ хаяа ингээд Парисын гудамж байгаа юм тийм French woman юм Франц стилтэй тийм гой гой хүүхдүүд байдаг. Гэхдээ ингээд эвгүй шууд ингээд буцаа гаргаж ингээд бичлээ биш би ерөөсөө чаддаггүй. Гараад ирлээ дайжгүй байлаа. Тэгээ сая амар бороо орж ирсэндээ би бороо зогсохын хүлээж агаад гарсан. Тэгээ хідүүлээ одоо нэг гоё юм хий. Охтуудын дуртай юм хий. Бүх охтууд дуртай биш л ахтай ихтэй нэг их эмэгтэй хүмүүсийн авах дуртай зүйлийг авъя. Тийм ээ би Sephora-гийн урд ирлээ. Тэгээд энэ Sephora болохоор Паристагаа хамгийн том Sephora гэсэн. Тэгээд тэр нь болохоор энэ цагаан алхны хажууд байдаг. Тэгээд энэ Sephora руу ороод хэвлээ мөнгө өөр. Яа мөнгө өөр. Юу авах вэ тэгээ харцгаая. Би энэ зүгээр пакэжийг хараад авах юу төрж юм. Энэ бүр амар хөөрхөн байна. It's very toned down color, okay? This is number 1 bestseller. After I have this one and this one. Jiva, you don't have? What's this? Yeah. Энэ Egyptian Magic гэдэг энэ кремийг ер нь энэ зураг авалтанд орж ах нүүр будагч мейкап артистууд айгүй хэрэгэлдэм байлээ. Яг ямар үйлчлэгтэй юм мэдгүй ямар ч гэсэн ингээл зүгээр гарандаа амар сайн түрхэж халааж байгаа дүүрэн түрхээд байдیں۔ Мэддэг бол та нар коммент бичээрэй.
шүү. Тэгээд нийтдээ 170 евро боллоо. Oh my god. Би хийдэж 170 еврогоор нэг удаг авч байгаагүй. Тэгээд би юм авцсан явж байгаа. Тэгээд ийм Champs-Élysées цагаалганаас доошогоо уруудаж алхаад шууд юу орё гэж бодлоо. Louvre пирамид ороод тэнд би кофе шоп сууж агаад тэгээд хэдүүлээ харж unboxing хийе. Нэг нар гараад, нэг салхилаад, нэг бороо ороод жоохон ааштай өнөдөр крэзи тэнгэр. Цаг ихтэй би Sephora-д бүр цаг болсон, цаг гарсан гэсэн үү юу авахаа мэдэхгүй. Дээрээс нь тэгээд урд нь харж ирсэн юмнуудаа би бас авсан. Гэхдээ зарим нь бас тестч үзгээд байна. Тэгээ хэдүүлээ доошоо уруудаад алхацгаая, надтай алхаарай. Грэш харагдаж байна. Ингээд доошогоо бол ингээ алхаж болдог. Гэхдээ хоёр талын хүмүүсийн замыг хаачиж мэдээж одоо энэ нөгөө нэг нээлтийн юу болохоор ихнээсээ хаагаал бүх юм хаагаал байна да. Тэгэхээр ингээ машинууд оруулахгүй. Wie kommst du nur mit einem? Чигээрээ доошоо уруудаад алхачихыг гэсэн чинь хаацсан байна. Тэгээд зөвхөн зөвшөөрөлтэй тийм QR кодтэй хүмүүсийг оруулна. Ийшээгээ тэдэн одоо жишээ мэдгүй ажилтдаг хүмүүс ч юм уу эсвэл тэр хавар амьдрдаг хүмүүс ч гэж магадгүй. Тэгээд зүгээр ийш тийшээ очих байгаа бол ингээд тойроод явна. Тэгэхээр би сая метронд очдог гэж. Гэтэ одоо яг тэдрээ тойроо явцгаая.